Шинэ өглөөг бидэнтэй хамтдаа өгдөж байгаа үзэгчид та бүхэндээ баярлалаа. UBS Television Coffee цайны нэвтрүүлэг ээлжид шинэ дугаараа та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Ингээд энэ сайхан өглөө бидний урилгыг хүлээн авч студийн маань зочны амирт өргөцсөн хүндтэй зочноо та бүхэндээ танилцуулъя. Манай студид Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Төмөр Цоож хүрэлцэн ирсэн байна. Өглөөний сайхан амарсан. Тий. За мөнх оргил хүрэлцэн ирсэн байна. Сайхан амарсан. Сайхан амарлаа. Өглөөний мэнд үргээд ааш та. За. Өглөөний мэнд. За тэгэхээр ерөнхийдөө аяг өнөөдрийн маань нэвтрүүлэгт ямар үйл ажиллагаа танилцуулахаар ирсэн тийм ээ. Одоо нөгөө хуульчдын иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа гэж би түрүү сонслоо л доо. Яг ямар үйл ажиллагаа гэх юм бол энэ талаар эхний ээлжинд үзэгчдэд мэдээлэл хүргэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. За. Энэ хуульчийн нийт тусдаа мэргэжлийн ажиллагаа гэдэг энэ өөрөө нөгөө пробон буюу одоо сүүлийн үед манайх их ярьдаг бас стратеги өмгөөл энэ гэдэг. Одоо хуульч одоо нийт тусдаа юу хэрэгжүүлж болох вэ? Энэ хуульч дундаасаа зөвхөн өмгөөлөгч буюу одоо энэ консалтинг энэ зөвлөгөө өгдөг энэ хуульчд маань бас нийт нийгэм рүү чиглэсэн нийт тусдаа мэргэжлийн үйл ажиллагаа бол эрхлэх юм аа. Мэдээж шүүгч прокурор бол боломжгүй. Тэгээд энэ үрээндээ бол одоо стратеги өмгөөлөл одоо тэтгэгч Шотландын Бродис цай. Шинэ өглөөг бидэнтэй хамтдаа өгдөж байгаа үзэгчид та бүхэндээ баярлалаа. UBS Television Coffee цайны нэвтрүүлэг ээлжид шинэ дугаараа та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Ингээд энэ сайхан өглөө бидний урилгыг хүлээн авч студийн маань зочны амирт өргөцсөн хүндтэй зочноо та бүхэндээ танилцуулъя. Манай студид Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Төмөр Цоож хүрэлцэн ирсэн байна. Өглөөний сайхан амарсан. Тий. За мөнх оргил хүрэлцэн ирсэн байна. Сайхан амарсан. сайхан амарлаа. Өглөөний мэнд үргээд ааш та. За. Өглөөний мэнд. За тэгэхээр ерөнхийдөө аяг өнөөдрийн маань нэвтрүүлэгт ямар үйл ажиллагаа танилцуулахаар ирсэн тийм ээ. Одоо нөгөө хуульчдын иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа гэж би түрүү сонслоо л доо. Яг ямар үйл ажиллагаа гэх юм бол энэ талаар эхний ээлжинд үзэгчдэд мэдээлэл хүргэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. За. Энэ хуульчийн нийт тусдаа мэргэжлийн үйл ажиллагаа гэдэг энэ өөрөө нөгөө пробон буюу одоо сүүлийн үед манайх их ярьдаг бас стратеги өмгөөл энэ гэдэг. Одоо хуульч одоо нийт тусдаа юу хэрэгжүүлж болох вэ? Энэ хуульч дундаасаа зөвхөн өмгөөлөгч буюу одоо энэ консалтинг энэ зөвлөгөө өгдөг энэ хуульчд маань бас нийт нийгэм рүү чиглэсэн нийт тусдаа мэргэжлийн үйл ажиллагаа бол эрхлэх юм аа. Мэдээж шүүгч прокурор бол боломжгүй. Тэгээд энэ үрээндээ бол одоо стратеги өмгөөлөл мөн одоо хууль эрх зүйн хүрээнд одоо гарах тэр бодлогын нөлөөлөл гэх мэт энэ үйл ажиллагаануудыг бол хуульчид бол өөрсдөө хэрэгэлдэг. Энийг одоо дэлхийн нийтээрээ энэ бол пробон үйлчилгээ буюу хуульчийн нийт тусдаа мэргэжлийн үйл ажиллагаа гэж томьёолсон мэт юм аа. Манай Монголын хувьд бол Монголын хуульчдын холбоо өөрөө дэрэгдээ нөгөөд хуульчийн нийт тусдаа мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороо гэдэг сайн дурын хороо байгуулан ажилладаг. Энэ хороо маань үйл ажиллагаа болон чиглэл энэ зүйлүүдэд жил болгон төлөвлөгөөндөө тусгаад ингээ явагддаг. Энэ чиглэлийн ажлууд нь гэх юм бол одоо сүүлд одоо нөгөөдх нь явагдаад байгаа. Нийслэлийн дахин төлөвлөлт, гэр ороолын дахин төлөвлөлт энэ асуудлууд дээр бол тэр нийт тусдаа мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороо маань одоо иргэдийн зөрчигдсөн эрх ашиг хамгаалах энэ ажлуудыг бол хийж байгаа юм билээ. Үүнээс гадна хуульчийн нийт тусдаа гэдэг үйл ажиллагаанд хамаарах болов гэдэг үднээс нэг юу оруулж энэ хууль зүйн яамны дэргэд төлбөрийн чадваргүй сэжигтэй ялагдагчид хууль зүйн тусалцаа үзүүлэх тухай хуулийн дагуу байгуулагдсан хууль зүйн тусалцааны төв гэж байдгийг. Энэ маань болохоор юу байдаг вэ гэхээр амжиргааны баталгаажих төвшнгөөс доогуур орлохдоо зөвхөн гэмт хэрэгт холбогдсон буюу сэжигтэн ялагдагчид нөө хууль зүйн тусалцаа үзүүлдэг. Ийм төв хууль зүйн тусалцааны төвгээд байгуулагдсан. Та
Танай байгууллагын хувьд бол одоо тусдаа төрийн бус байгууллага байгаа л да. За тэгээд бас нөгөө хууль зүйн тусалцааны төв шиг ийм үйл ажиллагаа үзүүлдэг. За гэхдээ айл болох нөгөө нэг эрүүгийн хэрэг биш тийм ээ. Бас ижтэй яллагдчих биш. Ийм тал дээр бас өөр иргэдэд хууль зүйн өнгөө тусалцаа үзүүлдэг гэж ерөнхийдөө үйл ажиллагааныхаа талаар чиглэлийн талаар бид нэр туслаж байгаа юм дэлгэхгүй юу? Энэ манай байгууллага гэх юм бол ийм байгаа юм л да. Манай байгууллагыг анх Монголын хуульчдын холбооны гишүүн Алтан гэрэл гэдэг нэг хуульч. Энэ маань өөрөө санаачлаад ерөөсөө ингээд би ингээд нийт тусдаа юу хийж хэрэгжүүлж болох вэ? Хуульч хүнийхээ хувьд гэдэг үүднээс одоо тэр байдлаа нийтэд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэхийн тулд нэг төрийн бүс байгууллага байх гэсэн. Иргэний хамгаалалт гэдэг. Энэ маань болохоор түрүү өөрөө хэллээ нөгөө зөвхөн төлбөрийн чадваргүй зэчигтэн ялагдагчид биш. Манайх байгууллага болохоор ямар нэгэн хязгааргүйгээр хэн байсан хамаагүй хууль зүйн тусалцаа одоо үн төлбөргүй үзүүлдэг юм байгууллага байна. Ямар ч асуудалтай байсан танахтай бол холбоо барих болох юм байна тийм үү? Тийм, ер нь иргэний хамгаалалт гэдэг хууль зүйн тусалцаа үзүүлдэг. Энэ 2016 оны 9 сард байгуулагдаад одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Байгуулагдсанаас хойш 200 гаруй иргэдэд бол хууль зүйн тусалцаа үзүүлсэн байгаа юм. Энэ дотроо амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, эсвэл ямар нэгэн эрх зүйн ач холбогдол бүхий бичиг баримт боловсруулж өгөх, мөн цаашлаад бүгд өмгөөллийн үйлчлэгч үзүүлсэн тохиолдлууд байгаа. Тэгээ ер нь нийтдээ 200 гаруй иргэдэд нөгөө хууль зүйн төлбөргүй тусалцаа үзүүлсэн. Ийм байгууллага байгаа. Бид өдөр бүр цаг тутамд хуулийн зохицуулалтын донд амьдарч байгаа л да. Одоо бүхэл юм хуулийн хүрээнд хуулийн дээлтэйгэр гэдэг юм уу одоо зохицуулагдаж явах хэрэгтэй. Тэгэхээр бидний хувьд бол одоо хуулиа мэддэг байх ч юм уу эсвэл зөвлөгөө авах тэр үе таалга нь нэлттэй байх шаардлага тулгарч байна л да. Тэгэхээр танай байгууллагатай холбогдох юм уу эсвэл очиж уулзаад хууль зүйн зөвлөгөө авъя гэсэн хүсэлтэй хүмүүс байх юм бол хаана хандах вэ? Ямар утсаар холбогдох уу гэдэг мэдээллүүдийг бас өгөх нь зүйтэй байх л да. Манай байгууллага үндсэндээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо буюу 102 дугаар сургуулийн хажууд иргэний хамгаалалт хууль зүйн тусалцаа үзүүлэх төв гэдэг. Энэ төв 9 сард байгуулагдаад одоо бас 2 дахь салбараа нийгээд ажиллуулж байна. Гэхдээ албан ёсоор бол нээлттэй хийгээгүй байгаа. Энэ 2 дахь салбар маань хотын төвд буюу Монголын залуучдын холбооны B корпус. Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын одоо энэ хажууд хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ гэдэг нэг юм зохион байгуулагдаж байгаа. Энд одоо манайх одоо бид нар одоо энэ танай энэ байгууллагын хүрээнд одоо хууль зүйн тусалцаа одоо тэр гэр бүл тулгараад байгаа асуудал хүүхдийн тэр зөрчигдөд байгаа их энэний асуудлаар бид нар бол хууль зүйн тусалцаа үзүүлж ажиллая гэдэг байдлаар тэнд бол одоо ингээд тэр сүлжээнд нэгтгэхээр албан ёсоор ингээд өсөлтөд илэрхийлсэн одоо үйл ажиллагааг ингээд явуулаад эхэлсэн байгаа. Манай иргэдийн хувьд бас одоо хууль эрх зүйн мэдлэг байхгүйгээс болж альва үйл ажиллагаанд хохирох тийм ээ. Одоо ямар ч тийм нэг хуулийн мэдлэг ер нь их бага байдаг болов уу гэж боддөг юм а. Ер нь энэ тал дээр одоо яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа танай байгууллагын хувьд хөндлөнгөөс ажиллахад тийм ээ. Манай иргэдийн эрх зүйн мэдлэг ер нь хэрэг юм бэ? Ер нь иргэд ер нь юунаас болж ихэвчлэн хохироод байна вэ гэхээр хуулиа одоо хууль эрх зүйн мэдлэг одоо ингээд жоохон тотмог энэ байдлаас болж одоо иргэд өөрсдийн үндсэн хуулиараа тогтсон төлөв эрх нь одоо хөндөгж байгаа юм асуудлууд бол аюул их тулгарч байна л да. Тэгээд манайх ингээ үйл би одоо нөгөө иргэний хамгаалалт гэдэг нөгөө хууль зүйн тусалцааны төвийн өмгөөлөгч ахлах хуульчийн хувьд үйл ажиллагааныхаа нөгөө ажиллагаанд юм мониторинг тайлан гаргасан. Энд одоо хамгийн их зөнхөлж байгаа хэрэг маргааны жагсаалт юу вэ гэхээр нөгөө хамгийн ихнийх нь бол гэр бүл. Гэр бүл салалт эсвэл нөгөө хүүхдийн тэтгэлэг тогтоох энэ асуудлууд бол айгүй их орж ирж байгаа. Дараагийнх нь юу вэ гэхээр иргэд хоорондын өмчийн маргаа. Тийм зээлийн гэрээ, худалдаа авах гэрээ гэх мэт энэ маргаанууд бол айгүй их үүссэн байгаа. Тэгээд харьцангуй гайгүй ер нь манай төвд хандж байгаа хэрэгүүдээс шүү дээ. Би зүгээр харьцангуй баг гэдэг юм бол энэ нөгөө захиргааны хэрэг маргаан бол айгүй их бага орж ирэх жишээ нэ. Энэ нь зөвхөн манайх одоо нөгөө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байрлаж байгаа гэдэг утгаараа ч юм уу тэрэнд нөгөө ойролцоо иргэд ирж нөгөө хууль зүйн тусалцаа
авж байгаа. Энэ үүднээсээ гэх юм бол Баян зүрх дүүрэг өөрөө нөгөөд суурьшлийн одоо суурьшил үүсээд удцсан. Тэнд ямар нэгэн газрын маргаан гих мэт энэ асуудлууд бол арай бага байт юм болов. Тэгэхээр захиргааны хэрэг бол яг Баян зүрх дүүргийнхаа тэр манай байгаа орчинд бол айгүй бага юм байх жишээ нэ. Тэгээд эрүүгийн хэрэг бол эрүүгийн хэргийн хохирогч нь холбогдогч нь ер нь манад орж ирж байгаа энэ юмнуудыг хараад үзэхэд эрүүгийн хэрэг бас айгүй дийлэнхөө нь бол бусдын бие махбодод талдах буюу болон эд хөрөнгөнд тохиолжуулсан энэ хэрэгүүд бол орж ирж байгаа. Таны үйл ажиллагааны зорилго чиглэлийг сонсоод үзэхээр энэ бол нийгэмд тустай маш их хэрэгтэй юм одоо чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Одоо хоёр дахь салбараа нээж байгаа ч гэж юм. Тэгэхээр энэ үйл ажиллагааг явуулахад одоо төр засгийн дэмжлэг байдаг юм уу эсвэл холбогдох яам томын газрын дэмжлэг ер нь хэрэг байдаг юм болоо. Өөрөөр хэлэх юм бол одоо танах санхүүжилттэй хэрхий яаж босгох гэж юм. Ийм одоо бодол надад төрөлдөж юм л да. Тэгэхээр энэ тухай мараа. Энэ нь бол ийм байгаас хуулиараа бол ингэж байгаа юм. Төлбөрийн чадваргүй одоо иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлсэн бол одоо төр нөгөөт тэр мөнгөний даах хэвээр. Гэвч энийгээ болохоор төр юундаа хэрэгжүүлж байгаа вэ гэхээр нөгөө түрүүн би нөгөө хэлсэн хууль зүйн туслалцааны төв гэдэг байгаа шүү дээ. Тэрүүгээрээ бол ингээд төр ингээд санхүүжүүлчихэд тэгвэл ингээд хууль зүйн туслалцааны төвд хандаж болохгүй иргэд нь яах хэвээр вэ? Эднэр нөгөөдх юуг болчихж байгаа байхгүй юу? Ямар нэгэн байдлаар хууль зүйн туслалцаа авах одоо үндсэн хуулийн төлөв эрх буюу хууль зүйн туслалцаа авах өөрийгөө өмгөөлөх энэ эрх нь хангагдах боломжгүй болчихж байгаа. Мэдээж хүн болгон ингээд ямар нэг асуудал тулгарлаа гэхэд хуульч дээр л очиж нөгөөдх зөвлөгөө авна. Түүнээс өөрөө ингээд хууль эргүүлээд энэ чинь ийм байх шүү гэд. Тэгээд үзээд байх бол хүн болгонд бол боломж нь бол байдаггүй. Тэгээд манайх энийг нөхөж гарч ирж байгаа. Гэхдээ хамгийн гол нь нөгөө санхүүжилт яриад штэ. Санхүүжилтээ манайх бол хувь хүн өөрөө одоо халааснасаа гаргаж бүх одоо тэр төвийн үйл ажиллагаа төвд ажиллаж байгаа ажилтнууд тий одоо цалин хамгийн наад зах нь ингээд офисын өөрөө төрөөс нь энэ бүгдийг бол хувь хүн өөрөө бол карманасаа гаргаад ингээд явуулдаг. Өөртөө сайн үйлс. Сайн одоо яг нөгөөх нийт тустай мэргэжлийн үйл ажиллагаа. Тэр хүн одоо хуульчийнхаа хувьд би энэ нийгэмдээ ямар сайн үйл хийж болох вэ гэдэг нь өөрийнхөө чаддаг юм буюу би ерөөсөө хууль зүйн туслалцааг л хин нэгэнд хүргэх хэрэгтэй юм байна. Хууль зүйн туслалцаа авч чадахгүйгээсээ болж хохирж байгаа хин нэгнийг би одоо өөрөө ямар нэгэн байдлаар хамгаалах хэрэгтэй юм байна гэдэг үднээс энэ төвийг бол нэр ажиллуулж байгаа гэж байна. Ер нь одоо хуульчдын хувьд за яг юм одоо нийгмийн хариуцлага хүрээнд ч гэдэг юм уу те ийм ажил хийх ёстой байдаг юм болоо одоо ёс зүйн акттай ч гэдэг юм уу ийм юм байдаг юм болоо эсвэл зүгээр л танах ингээд ийм зүйл санаачлаад иргэддээ туслая тийм ээ ийм одоо үйл ажиллагаа явуулж байгаа юм болоо. Монголын хуульчдын холбооны нийтэд тусдаа мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх журам гэж байгаа юм. Энэ журмаараа бол хуульчид нийт тусдаа сайн дурын үйл ажиллагаа явуулахыг ирмэлцэнэ, аль болох ирмэлцэнэ. Тийм зохицуулт байдаг. Ирмэлцэнэ гэдэг маань бол чи ерөөсөө ингээл нийт тусдаа үйл ажиллагаа явуулахыг л ирмэлцээр. Албан бол шаардлага тавьсан юм бол байхгүй. Хуучин бол ийм байдаг. За нийтэд тусдаа гэхээр би нөгөөд явцуутгаар нь яриад иж магадгүй тий. Ер нь ямар нэгэн байдлаар тэр хүн өөртөө биш бусдад ингээд тус хүрэж байгаа тэр асуудал нь нийт тусдаа гэж л ойлгогдоод байгаа юм л да. Тэгэхээр хуучин бол өмгөөллийн хууль гэж байдаг гэсэн. Энэ дээр бол өмгөөлөгч жилд 2-оос доошгүй төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхийг хуулиараа үүрэг болгоо заасан гэсэн. Одоо ийм үүрэг бол байхгүй. Сайн дураараа одоо энэ үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байгаа. Танай хоёр салбарт ер нь нийтдээ хэдий тооны хэдэн ер нь хуульчд ажиллаж байна. Тэгээд хуульчийн бас мэрэгжлийн ур чадвар туршлага зөвлөгөө өгөхөд байдаг юм уу? Энэ чиглэлээр ажиллах бас их чухал нөлөөтэй байдаг л да. Тэгэхээр танай хамт олонны багийг бүрдүүлж байгаа хуульчдын мэдлэг боловсрал гэдэг юм уу сонгогчруулалтын тухаас сонирхолтой. Хоёр төвд маань үндсэндээ ахлах хуульч буюу нэг тэгээд нөт офис менежер би зөв байгууллагын дотоод үйл ажиллагааны хатлаар чиг үүргээр нь л хэлж байна. Нэг эрх зүйчтэй, хоёр эрх зүйч нэг хуульчтай,
Тэгээд мөн дадлагчигч оюутнуудыг бас манай төв авч ажилладаг. Аа. Энэ бас нэгдүгээр бас нийт тустай мэргэжлэг үйл ажиллагаа. Бас тэр оюутнуудын бас тодорхой хэмжээний нэг урамшуулалгаад ингээ өдрийн оюутнууд бол хичээлийнхаа завсраар цагаан зохицуулаад ирж ажилладаг. Энэ хүрээнд бол оюутнуудын дэс клиник сургалт буюу одоо жинхэнэ бодит кейс, бодит хэрэг дээр ажиллах энэ боломж нь бүрдэнэ. Одоо танхимаар зөвхөн одоо онлайн хичээл заалгадаг бол манай төв дээр ирж ажилласнараа одоо практик дээр ийм асуудлууд байдаг. Энийг ингэж шийдэх боломжтой. Эсвэл ингээд танхимаар үзсэн мэдлэгээ одоо бодит байдал руу хөрвүүлж ин практикт ашиглаж байна гэдэг үг л дээ. Тэгээд туршлагын хувьд гэх юм бол ахлах хуульч буюу миний хувьд бол одоо өмгөөллийгээд бас баггүй хугацаа өнгөрөөсөн байна. Тэгэхээр бас мэдээж хэрэг дараагийн боловсон хүчний их сайн бэлж гин гэсэн үг тийм ээ. Оюутнуудыг ингэж авч дадлагжуулж ийн гэдэг. Өмгөөллийн үйлчлэгээ ер нь үзүүлдэг үү? Завс өмгөөллийн үйлчлэгээ үзүүлж исэн тохиолдол байсан гэж ярьж байна. Ерөнхийдөө ямар кейсэс юм бол энэ талаар ярих. Өмгөөллийн үйлчлэгээ одоо тэр нөгөө 200 гаруй иргэнд хууль зүйн үзүүлсэн байгаа гэдэг байгаа. Энэ дундаа өмгөөллийн 17 тохиолдол дээр бол өмгөөллийн гэрээ байгуулад одоо яг манай төв тэгээд хууль зүйн бол үзүүлсэн юм байна. Тэгээд кейсийн хувьд гэх юм бол нөгөө зарим зүйл нь мэдээж нөгөө хуулчин нууцд хамаарах зүйлүүд. Яг хөө зүгээр орж ирсэн тохиолдлууд гэх юм бол нэг юм сонин кейс гэдэг юм аа. Одоо хуулиар нөгөө хууль хугацаа дууссан. Энийг одоо яаж шийдэх вэ гэдэг одоогоор бол 2 шатны шүүхийн шийдвэр гарсан. 3 дахь шатн дээр одоо юу яцсан баг. Гомдлоо өгсөн. Одоо шийдвэр нөгөө талд гараад байна гэсэн үг л дээ. Нэг ийм кейс байгаа. Энийг шийдвэр нь эцэслэн гарааг байгаа болохоор үндсэндээ яг ингээд юу болсон яасан талаар ярих бол боломжгүй. Тэгээд энэ кейсээс одоо юу гарч ирэх вэ гэхээр манай иргэний хуульд байдгийг хуулц хугацаа дууссан тохиолдолд дууссан ч гэсэн тэрийг нь мэдлгүйгээр одоо нөгөө үүрэг гүйцэтгэгч өөрөө үүргээ хүлээн зөвшөөрөөд биелүүлнэ гэдэг хүлээн зөвшөөрсөн бол тухайн үүргээс татгалзах хэрэггүй. Тэгээд энэ асуудлаар яг иймэрхүү кейс болсон юм л да. Бүр 97 онд нэг хүнд мөнгө зээлүүлээд нөгөөхөө авч чадахгүй явсаар гад 2016 онд нөгөө хүн таард одоо зээлдүүлэгчтэйгээ чи надаас нэг тийм мөнгө авсан тэрийг яах чинь гэсэн өгнө ахаа би одоо ингэ өгчнө гэд бичээд өгчдөг байхгүй. Тэгээд тэр дагав шүүхэд хандсан чинь энэ бол хууль хугацаанд дууссан асуудал юм гэдэг байдлаар шийдвэр нөгөө талд гараад байгаа. Ийм асуудал болсон. Тэгээ одоо улсын дэд шүүхэд гомдлоо гаргацсан юм. За нэг иймэрхүү кейсүүд бол миний ажиллаж байгаа кейсүүдээс хамгийн сонирхолтой нь энэ л дээ. Тэгээд саяны тэр иргэний хуулийн тэр зохицуулалт, материалын хуулийн тэр зохицуулалтыг яагаад ашиглахгүй байгаа гэдэг байдлаар гомдлоо гаргаад яваад байгаа гэсэн үг. Одоо чинь эрүүгийн хуульд нэлээд өөрчлөлт орж байгаа. Бас дийлэнх хувь нь өөрчлөгдөж байгаа гэдээ би мэдээлэл авсан л та. Тэгэхээр энэ талаар ер нь одоо хуульчийн зүгээс юм уу ер нь ямар байр суурьтай байдаг юм бол тэнд гарч байгаа өөрчлөлтүүдийн тухай мэдээллүүд ер нь та нарт тогтмол ирдэг үү? Одоо эрүүгийн хууль энэ хууль маань болохоор сая 17 оны 7 сарын 1-ээс мөрдөгдөх байсан шүү дээ. Тэгээд нөгөө үйлчлэлийн хойшлуулсан. Ямар ч гэсэн тэгээд үйлчлэлийн хойшлуулсан. Одоо энэ 17 онд бол мөрдөгдөж эхлэхээр бол байгаа. Тэгээд зарчмын юм бол өөрчлөлтүүд бол байгаа. Энэ хуулинд аль болох нөгөө хорих ялыг бол багасгах. Бүх одоо ер нь манай одоо энэ үйлчилж байгаа 2002 оны эрүүгийн хуульч ер нь хөвчлэн нөгөө ялын төрлөн хорих ялын төрөлтөө. Энийгээ бол арай цөөлсөн. Гэхдээ мэдээж хорих ял байгаа. Тэгээд цөөлөхдөө яаж цөөлсөн бэ гэхээр хүмүүс нөгөө яриад идэг шүү дээ. 1500 төгрөг хулгай хийсэн хүн 10 жил аваа явчлаа. Одоо нэг хэсэг боо юм болж гисэн да. Ерөөсөө л тийм асуудал.
Тэр яг хуулийнх нь өөрөө санкц нь өөрөө тийм. Тэр өмнө тэр хүн хулгай хийсэн байсан. Тэгээд нөгөө ялгуу тооцох хугацаа буюу одоо татан гэмт хэрэг үлдсэн. Энэ үүднээсээ одоо нөгөө 1500 байна уу тий хэдэнүүд тэр нөгөө санкцаар ингэ очиж. Одоо шинэ мөрдөж байгаа эрүүгийн хууль бол ялын төрөл нь бол хорих ялын хэмжээ нөгөөд хоорондоо сонгох боломжтой. Интервалтай. 1 сараас 10 жил хүртэл гэх юм уу те энэ хугацаанаас шүүгч өөрөө сонгох боломжтой. Тэгэхгүй бол одоо ингээд хөвчлэн ингээд за ойлгомжтой ахын хүрээний нэг юм юу хүн нэг юм зэрэг гарлаа. За ингээд хохирогч буюу одоо ингээд нөгөө хохирогчийн илт буруутай үйл ажиллагаанаас болоод одоо ингээд шүүгдэгч юу амин бүрлэгдсэн. Энэ тохиолдолд тэгээд шүүгч бол за гэл уусаа нөгөө ялынхын санкц нь байгаад тэрэн дээр нь за ингээл үгүй явуулчих гэдэг. Сонгох боломжгүй хамгийн доотлын хэмжээний ялан дээр жоох нэмээд ингээ ял оноох жишээ нь. Мөн хулгай хийсэн нөхөр бас нөгөө лийнх нь сонгох боломжгүй доотлынх нь хэмжээ нь энэ хүрээнд л чи одоо ингээд энэ хэргийг шийдэх гэж байгаа бол энэ ийм үйлдэл хийсэн шийдэх гэж байгаа бол ийм хүрээнд чи оноо. Үүнээс доош бол чи оноож болохгүй. Тийм байдлаар бол байдаг учраас бүр ялтчгүй тохиолдлуудад бол тэгэл шүүгчнэр бол баг мэдээ анал за энд ингээд өгчээ гэдэг байдлаар л яадаг. Энэ нөгөө хүмүүс нөгөө шудраг биш. Энэ бол шудраг биш байна гэдэг тэр нөгөөдхийн үгэл хүрэгдэг байх л та. Иргэдэд маань. Хууль нь өөрөө тийм байна. Тийм хууль нь бол тийм зохицуулттай байна. Одоо шинэ мөрдөгт эрүүгийн хуулийн дээр бол үндсэндээ энэ асуудлыг бол шүүгч өөрийнхөө нөгөө дотоод итгэл үнэмшил гэдэг энэ асуудлаараа нөгөө ялаа оноох боломжтой. Мөн өөр нэг зүйл гэх юм бол нөгөө ялгуу тооцох хугацаа гэдэг одоогийн хуулиар байгаа. Гэмт хэрэг үйлдчихэд тэгээд дахиад нөгөө хүнд гэмт хэрэг донц хүнд гэмт хэрэг үйлдчихэд ялаа идэл дууснаас дараа дахиад 10 жил тэр хүн ялтаа тооцогдоод яваад байгаа. Дахиад нөгөө давхар шийтгэдэг явах нь шүү дээ. Энэ асуудлаар одоо яг ийм асуудлаар жишээ нь манад нэг хүн орж ирээд би одоо ингэж нэг гэмт хэрэг үлдсэн юм аа. Гэхдээ ялаа идэл дуусаад тэдэн жил болцсон. Ялгуу тооцох хугацаанд дуусаагүй байгаа юм л та. Тэгээд амьдрал хавгаа дэвшлүүлэх зорилгоор би ингээд солонгос гарах гэсэн юм аа. Тэгсэн чинь одоо ингээд миний лавлаган дээр ийм гарч ирээд би одоо явж чадахгүй болсон. Энэ одоо тэр хүн бас цаашлаа тэр хүнийг бас ахаад шийтгэдэг байгаа байхгүй. Зарим асуудлууд дээр. Тэгэхээр энэ асуудал бол байхгүй болж байгаа гэж ойлгож байна. Шинэ одоо мөрдөгт хэрэг үйл. Танай байгууллагын хувьд ер нь өмгөөллийн үйлчлэгийг одоо яг зайлшгүй шаардлагатай тохиолдолд өмгөөллийн үйлчлэгээ үзүүлдэг юм уу? Эсвэл ер нь өмгөөллийн үйлчлэгээ үзүүлэх боломжтой байдаг юм болов уу? Энэ талаар зайлшгүй шаардлагатай одоо ингээд манахаас үнгүү хууль зүйн тусалцааг авчлаа тийм манайх бичгээр зөвлөмж бэлдэж хүргдэг байгаа. Одоо болсон асуудлын хүрээнд. Тэгээд тэрийг гардаж аваад нөгөө хүн за би ерөөсөө ийм ойлгоод авчлаа. Гэхдээ би өөрөө энийг хэрэгжүүлж чадахгүй нэ. Заавал нэг хуульч өмгөөлөгч төө байх шаардлагатай байна. Энэ асуудал дээр тусалцаа үзүүлээч гэд ингээ хандаад ирсэн тохиолдолд бол өмгөөллийн үйлчлэг үзүүлэх боломжтой байдаг. Монголын хуульчдын холбоотой мэдээллийг бас авмаар байна л да. Бас нэлээд бас мэдээллүүдийг үзэгчдэд өглөө. Тэгэхээр Монголын хуульчдын холбооны гишүүн байснаар ямар давуу тал эрхийг эдэлдэг юм болоо. Тэгээ мэдээж энэ бол одоо юу гэдгийг үн төлбөргүй үйлчлэг өгөх одоо зөвлөгөө өгөх үйл ажиллагаанаас гадна энэ холбооноос гишүүдтэй хандсан ямар ажлуудыг зохион байгуулдаг бэ гэдэг энэ тухай мэдээлэл авах гэсэн. Монголын хуульчдын холбоо нь 2013 оны хуульч эрх зүйн байдлын тухай хуулиар байгуулагдсан нийт эрх зүй субъект гэж одоо тийм статустай
явж байгаа. Энэ байгууллага. Энэ Монголын 5000 одоо 6000 болж байна уу? Саяхан нөгөө төхөөлжийн сон авагдаад нэмэгдсэн баг. Энэ хуульчдыг одоо игнэндээ нэгдсэн энэ байгууллага. Хуульчийн мэргэжлийн өөрөө өдөртөсний байгууллага. Одоо хуульчид хуульчтай холбоотой асуудлаа хуульчид л өөрсдөө шийднэ. Хуульчид өөрсдөө бид нар дээр өөр ямар хүн игнэнд орж ирэхийг өөрсдөө шийднэ гэсэн үг. Хуучин бол хуульчин сонгон шалгаруулалт гэдэг. Энэ болохоор хууль зүйн яам авдаг гэсэн бол одоо энэ эрх үүрэг шилжээд Монголын хуульчтай холбоонд очсон байна. Энэ хүрээндээ бол хуульчид бол бид нар өөрсдийнхээ асуудлыг өөрсдөө шийднэ. Ямар нэгэн төрлийн байгууллага, төрийн бус байгууллага хин нэгнээс хараад биш. Хуульчдад тулгараад байгаа асуудлыг бид нар өөрсдөө шийднэ. Энэ хүрээндээ хуульчдтай холбоо бол үйл ажиллагаануудыг явуулж байгаа. Одоо жишээ нь улсын хурлаас шүүгчдийн цалин хангамж бууруулсан гэх асуудлуудаар хуульчтай холбоо бол байр суурь илэрхийлж ирсэн. Энэ митингийн асуудлууд мөн прокурорын цалин хангамж, ажлынх орчин, ажлын байрны нөхцөл гэх мэт энэ асуудлуудыг бол хуульчтай холбоо бол гаргаж ирж одоо дээд төрийн дээд байгууллагууд бол хүргэж байгаа. Энэ одоо өөрсдийнх тэр хуульчтай холбооны чиг үүрэг юм болов. Мөн өөр хуулиар олгогдсон хуулийн төсөл болон шинээр мөрдөг батлагдах хуульд нөгөөх бодлогын нөлөөлөл үзүүлэх ийм бас чиг үүрэгтэй. Тэгээд хуульцсан сургуулиудыг магадлал итгэмжлэх энэ юу гэж үзээд байна вэ гэхээр нөгөө хуульчид өөрсдийнхөө игнэнд оруулах хүмүүсүүдээ та нар ийм стандарт, ийм шалгуурыг хангасан байж ээж одоо бид нарын игнэнд орж ирэх шүү. Зөвхөн энэ стандартыг хангасан сургууль суралцж иж бид нарын игнэнд орж ирэх шүү гэдэг ийм чухал чиг үүргүүдийг бол хуульчтай холбоо бол одоо төрөөс салгаж авсан. Энэ утгаараа бол энэ манай даахтагч жишг байгууллага гэж бол үзэж болохоор. За баярлалаа. Тэгээд энэ өглөө бид бас үзэгчдэд их хэрэгцээтэй мэдээлэл өгсөн болов уу гэж бодож байна. Тэгээд хууль зүйн зөвлөгөө, хуулийн хамгаалтанд орох шаардлагатай байгаа үзэгчд маань дэлгэцэн доор гарч байгаа утсаар холбогдоод үн төлбөргүй зөвлөгөө авах боломжтой юм байна. Тэгээд энэ сайхан өглөө цаг зав гаргаж манай студид хүрэлцэн ирсэн зочдод талархснаа илэрхийлье. За баярлалаа. Хэл яхаа манай нэвтрүүлгийн хувьд зочин бүртээ гэр бүлийн гишүүн бүрт зориулсан ТV-сэн сэтгэлийн шинэ дугаарыг таймс мөр гаргаж